Оройн төр хэмжигчтэй ам нээвэл зочны ярилцлага эхэлж байна. Энэ удаад бид нийтлэлч Болор Эрдэнэгийг ураад байна. Урилга хүлээж авсанд баярлалаа. За ярилцахаар урьсан танд бас их баярлалаа. Тэгэхээр сүүлийн үед Монголын улс төрийн хамгийн халуун сэдэв болчиход байгаа. Ардын намын даргын сонгуулийн асуудлаас хоёулаа яриа эхлэе гэж бодож байна л да. Тэгэхээр ардын нам дотор бол одоо үе хоорондын зөрчил яваад байна уу гэж хараад байна л да. 70-80 оныхон хин нь ялах вэ гэдэг ийм өрсөлдөөн явж ин гэж харагдаад байна. Та нийтлэлч хүний хувьд юу гэж харж байна? За үүнийг энэ эрх барих намын даргын сонгуулийг үеийн зөрчил болгож харагдуулах тийм риторик юу гэдэг тэгж тайлбарлах тал тийм хичээл зүтгэл бол явж байна үүний өмнө би өөрөө ч энэ нэг юм үе хоорондын гэдэг ийм мурал дээр биччихсэн удаатай зарим талаар хам хэрэгтэн гэж хэлж болохоор За 2-3 жилийн өмнө ингээд улс төрд үе солио гэд биччихсэн хүнээс харахад бол одоо өнөөдөр энэ ялангуяа намын дараад нэр дэвшиж амар исгэлэн тийм ээ. За одоо намын дараагаа оюун эрдэнэ. Манай энэ хоёрт бол одоо манай 80-ад оныхныг төлөөлөх юм их байхгүй. Нэгдүгээрт тий. Та чинь 80-ад оны хүн үү? Би 80-ад оных тийм. Жинхэнэ одоо нөгөө сая Жензи нартаа шүүмжлүүлээд байгаа тий. Нөгөө миллениалсын одоо төлөөлөл штэ тий. Ялангуяа 2022 дээр ковидын жилүүдэд үе солино гэж бичиж байхдаа бид нар бол юуг солих гэсэн нийгмийн залгамж халааг таслах гээгүй те яг хөө манай нийгэм ч өөрөө угаасаа том системийн том одоо нуглаа шок үтсэн түүнээсээ болоод хоцрогдол ихтэй те моралын бас юм уналт ихтэй тийм улс төрийн онцлогтой түүнийг солих гэсэн итгэл найдвар манай үеийнхэнд байсан тий энэ итгэл найдварыг хэрэгжүүлээд явна гэсэн хүлээлт бас энэ хоёрт бид нар тавьсан энэ хэрэгжсэн үгүй юу одоо жишээ нь би ганцхан жишээгээр хэлээ л дээ тий өмнөх одоо энэ оюутны тэргүүлжсэн засгийн газрыг хар тий бид нар мэдж байгаа шүү дээ 16-аас 23 яамтай сайттай болсон тий тэр дотор яг жинхэнэ дефакто бодит эрх мэдлийг хэн хэрэгжүүлжсэн тий энэ бол бидний нөгөө нэг жинхэнэ одоо нөгөө клиентууд буюу өөрийнхөө хувийн явц эрх ашгийг төрдөх эрх мэдлэр төрийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлдэг бүх гол дөрүүдийг кабинет дотроо татаж одоо томилсон. Тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ өнөөдөр тэгж яг эрх мэдэл өөрийнх нь гар дээр ирэхэд хэрэгжүүлсэн нь болохоор үеийнхээ эсрэг явцсан. Тэгснээ одоо дахиад надад эрх мэдэл өгөөч гэхээр дахиад үе яриад гараад ирж байгааг бол би энэ одоо болдол гэж хэлмээр байна тийм. Би одоо таныг бол 80-ад оны хүн юм чинь ер нь бол одоо үеийнхнийхээ талд л орох гэж хараад байсан л да. Тэгтэл та бол арай өөр одоо дүнэлт өгөөд эхэллээ шүү дээ тийм. Сая таны ярьдаг үеийн талд орох тийм үү? Энэ ингээд бидний монголчуудын бас нэг юм уламжлалт сэтгэлгээ байна л да. Тийм манай монголчин та мэдж байгаа шүү дээ. Өдрийн нэг юм дайсантай. Өдрийн нэг манай талын баатартай. Тэгээд тэрнийхээ талд ордог эсвэл эсрэг талд гардаг. Бид нар чинь бас нэг тийм 5 настай хүүхдийн цэцэрлэгийн зодон шиг юм сэтгэлгээгээр ийм машид ийм яригтай тий комплекс юм болсон ийм системийн дүрмээр ажиллаж байгаа энэ дэлхийд ингээд хандаад байхгүй. Тэгэхээр би энэ үе гэдэгтэр ч гэсэн хэлмээр байна. Болор эрдэнэ өнөөдөр хэний тал юм бэ гэхээсээ илүү юуны талд гэд итгэл ярил л да тий. Юуны талд байсан болохоор бид нар залуучууд тий аваад явъя гэж юу н ярьж ирсэн. Энгийн одоо нийгмийн дэд бүтцүүд, эрүүл мэнд, боловсролтой төсвийн явж байгаа бүх энэ төсвийн үндсэн зарцуултыг нийгмийнхаа дэд бүтцэд зарцуулдаг болох зүгээр эрүүл ухаан гэдэг энэ үгийг би маш их тавтаж байгаа шүү дээ. Эрүүл ухааны талд манай үеийнхэн байна гэдэг ийм найдвар тий. Тань 4-5 жилд хэлэлтэй энэ манай энэ хоёр одоо гараа бариад ингээ их мэдлэг хэрэгжүүлээд явсан 4-5 жилээс дэлхийн ер нь эрүүл ухаан, наад захын зам ёсны тийм ээ хүний нийгмийн хувьд ингээд хэрэгжиж явах ёстой энэ зарчмууд энэ одоо логик тийм ээ наад захын шаардлага зарчмуудаас манай нийгэмд ер нь юу нь алдсан энэ 5 жилд. Улс орны хөгжилд одоо хэр зэрэг бодиттой хувь нэмэр оруулсан бэ гэдэг асуудлаас нь та харах гэдэг юм байна тийм үү? Тий юу гэдэгтэй хин гэдэгтэй биш те. Юу хийсэн бэ гэдэг дээр. Тий. Тэгээд өчигдөр тэр чуулганы нээлтээр гинт өнөөдөр маргааш манлайлаад гинт ингээд энэ дэлхийн гарааны тий ахтагч одоо зарчмууд руу дагуулад явах гэж юм шиг юм ярьж илээ. Тэгээ чадахгүй юу гэдэг шалгалтаа бол өгсөн юм шүү дээ.
За одоо амар ёсгалангийн хувьд бол 2016 оноос хойш намаа одоо ингээд гинсэг гэдэг утгаараа сонгуульд одоо удирдах авч ороод одоо удаа ялалт байгуулад ерөнхийдөө бол намдаа бас нэлээд хувь нэмрээ оруулсан хүн гэдэг талаас нь бас ингээд ярьж илээ л те. Тийм учраас одоо намын даргад өрсөлдөнө гэдэг одоо ийм мэдээлэл хийсэн. Оюун эрдний хувьд бол сүүлийн 5-6 жил одоо ерөнхий сайд хийснээрээ хамгийн урт удаан хугацаанд ерөнхий сайд байсан хүн гэдгээр тодорч ах шиг байна. Тэгэхээр энэ хоёр хүний хоршил одоо Монголын улс төр болон Монгол улсын хөгжилд ер нь ямар үр дүн авчирсан юу хийсэн бэ гэдэг талаас нь та бас ингэж харж байгаа юм байна. За амар ёсгалангийн юу чаддаг вэ те гэдгийг бид нар бас харцангуй нүднээ ил харж байгаа үр дүнгууд байгаа те. Ардын намч 2016 оноос хойш үндсэндээ 9 жил одоо ирэх барьж штэ. Тий. Үүний бол одоо энэ сонгуулийн ялалтыг манлайлсан авчирсан гэгдээд стратегич гэглээ те. Гэхдээ энэ стратеги гэдэг юм чинь ер нь бид нар сайн сайхан дэвших ийм төлөх тэр замын зураглалыг ер нь хэлж байгаа штэ. Өнөөдөр яасан бид нар 5 сарын жагсаалаарч харж ийн олон нийтийн одоо хүндлэнгийн мониторингоор ч харж ийн ардын нам бол ер нь ард түмний энэ сэтгэл зүрхэн дотор байхгүй шүү дээ. Тэ салаа явцсан. За. Яаж ялсан. Дандаа ийм одоо стратегийн гэхээсээ илүү тактикийн, практикийн мөлхөө тэ хатууд эд бүтцийн эсвэл заримдаа манипуляцийн ийм одоо яхаас ч буцахгүй аргуудаар ингэж магадгүй олон нийтийн тэр хүсэл зорго тэ хүсэл эмгэлзэл энэ юмнуудын тэр симхийгээр ингэж гарч болтож буулзаж тийм ээ ингэж ажилдаг. Тэгэхээр зэрэг өнөөдөр за зан шатар хэдэн оных чинь би мэдэхгүй байна 70-аад он юм уу те 70-аад оных. За те 80-аад он тэр гэдэг энэ нэг иймэрхүү нэг юм өрөөслийн хүүхдийн тийм ээ хүнээ ярьсан энэ төр асуудлаас илүү бид нар за нэг хин нь үнэхээр нэг энэ нэг манай энэ үннээс алсарсан энэ нийгмийг те энэ ард түмнийг хин арай нэг наад захын шүү. Тийм амир хүнд сүртэй асуудал биш. Наад захын дэлхийн хүний дэлхийн тийм ээ хүний нийгмийн наад захын эрүүл ухаан гарааны цэг эднүс рүү арай дөхүүлэх вэ гэдэг дөхүүлэх шүү тий. Одоо ингээд хоёлаа 2-1 дэвшигчтэй юм чи энэ ядаж өнгөрсөн нэг жил нэг нь нам талдаа байла тий. Нэг нь парламентыг өдөртөө авчил. Парламентын дарга байсан шүү дээ. Тэгэхээр энэ хоёр үнээс үлдсэн жишээ нь легасига харъя л да. За намын гисек байсан хүн тий. Намын гисек байхдаа амар ёсгалангийн хийсэн хамгийн том хор бол ер нь бол энэ аман дээрээ улс төрийн намуудын ардчил олон намын тогтолцоо намуудын төлөвшил ярьдаг. Ачир дээрээ болохоор ер нь бол бүх өрсөлдөгчтэй худалдаж авч тийм ээ бүгд рүү нь хор хийж дандаа ийм одоо моралгүй өрсөлдөөнгүй аргаар ялт байгуулж явсныгаа энийг стратеги гэж нэрлэдэг. Тэгэхээр зэрэг системийн хувьд эн чинь улс төрийн намын тогтолцоо олон намын тогтолцоо төлөвшөөд түүгээрээ ийм одоо 4-5 намтай хэрэгцээ парламент бүрдсэн байсан бол жишээлх юм бол өнгөрсөн жилийн тэр том алдагталтай 3.80-ийн алдагталтай төсвийг хард юм уу. Түүний дараа сая ингээд одоо зүгээр гулсаад ороод батлагдаад гараа авцсан энэ нүүрсний гэрээг хар тийм үү. Тэгэхээр энэ чинь олон намын тогтолцоо эрүүл ажиллаж исэн бол парламент ийм байх ямарч боломжгүй. Тэ? Энэ чинь амьдрал дээр үр дүнгээр өнөөдөр парламент тийм ямарч тийм демократ биш, ардчилсан биш тогтолцоогоор улс орны бүр 10 жилийн 20 жилийн эрх ашгийг голгуулж шийдчихэд дараа нь улс төр өөрчлөгцөө гарч ирээд бид нар сайн танилцаагүй гэж яриад байж шин. Нөгөө талдаа нөгөө одоо тий хуучин спикер зан шатар. Яг өнөөдөр Монголд ажиллаж байгаа их ардчилсан механизм тэр хүнийг спикер байхад зангидагдсан зүйлс дүрнэ. Тий. Одоо чинь зөвлөлт харчил байна. Ер нь нэг ингэж парламент дээр хянан шалах функц оруулж ирээд түүгээрээ нөгөө бүр далд богшчаад хэл мэдээлэлэр ч гэсэн ил ингэж ойлгож ингэж хэлцэж бас чадахгүй байсан тэр асуудлууд тэнд хэлцэгдээд явж байна тийм үү? Нээлттэй сонсголоор уу? Тий, нээлттэй сонсгол зохион байгуулагддаг боллоо. За тэгээд яг уу ди парламент гээд гарч ирээ тэнд чинь хүмүүс эрхвшнийг энэ асуудлаар тий сая сүүлд тэр татварын асуудал явж гин, нийгмийн даатгалын асуудал явж гин. Ийм нэг механизм оруулж ирлээ. Сая
одоо засгийн газар тий тэргүүлээд хамгийн түрүүнд хийсэн зүйл нь бол яг уу асуудалтай тэр ийм Монголиа дээрх би санал асуулгыг бол хараад их голсон. Логикийн хувьд бол их алдаатай. Гэхдээ үндсэн санаа нь бол тэр дунд нэг өөрийнх нь тэр нэг зөвлөлтий гэсэн тий олон нийтийн санаа зоргийг түшиж түүнийг нь тусахыг гэсэн тэр хүсэл эрмэлзэл бол ингээд агуулгатад явж байгаад сая одоо түүхэндээ шүү. Сая анх удаа өмнөх жилийн зардлаас 2.2 их найдаар буулгаж оруулж ирлээ шүү. Манай улсын төсөв чинь нөгөө нэг ингэж өөрөө өөрийгөө тэтгдэг, өөрөө өөрийгөө тэжээдэг ийм баахан клиентүүдээр дүүрсэн. Тэднээс нь бол их ашиг үргэлж өөрийгөө тэлэх сонирхолтой ажиллаж идэг учраас тэрийгээ дагаад төсөвт хэлээд явааддаг. Энэ процесс чинь ингээд анх удаа зогссон шүү. За тэгвэл энэ үеийн юм биш те. Юуны сонгол болох гэдэг юм тийм үү? Юун дээр энэ хоёрын ялгаа гараад байна гэхээр зөвхөн миний ингээд хөндлөнгөөс харж байгаагаар ч юм уу бас ингээд дотор нь гадна ингээд ажиллаж үзсэн туршлагаас хэлэхэд бол энэ ер нь их мэдлийг задлах уу тэ улам төвлөрүүлэх үү гэдэг ийм шал өөр хэмжээстэй шал өөр моралын зөрчил явж байгаа. Тэгэхээр та бол үе хоорондын ялгаа гэхээсээ илүүтэй тухайн хувь хүн хэр зэрэг чадамжтай, ёс зүйтэй одоо үр дүнтэй ажиллаж чадах вэ гэдэг асуудлыг та хүндж яриад байгаа юм тийм үү? Мэдээж энэ чинь хувь хүмүүс учраас ерөөсөө одоо би одоо нэг талаас ч хаширлаа тий нөгөө талаас туршлага гэх юм уу манай Монгол шиг ийм хурдан өөрчлөгддөг. За тэгээд төрийн одоо ийм босоо тогтолцоо их хүчтэй. Дээрээс гарсан шийдвэр доошоо дамждаг. За тэгээд дээр ингээд тий шийдвэр гаргаж байгаа гэх юм уу төвшөнд энэ гаргаж байгаа хүмүүсийн хувь онцлог маш их нөлөөлдөг ийм нийгэмд бол хамгийн нэгдүгürt хүнээ бол харахаас өөр аргагүй юм байна гэдэг дээр бол очиж байгаа. А хүнээ харахтаа гэхдээ юуг нь харах юм? Одоо эн чин боди билдинг ч юм уу те мистер джентльмен миссийн тэмцээн биш шүү дээ. А тэгэхээр энэ зүгээр ер нь бол хамгийн товчтой оюун ухааны бас потенциалын асуудал. Энэ бол бас нэг бодлын амар энгийн боловсрал онол те. Манай энэ 80-ад оны гэгдэж байгаа хоёр эрх мэдлийг яаж төвлөрүүлсэн талаар нэг хэдхэн баримт жишээ хэлье те. За төрийн төсөв энэ яг тэр таны түрүүн асуудаг хамгийн олон жил доктортой засагласан ерхий сайд хийж их хугацаанд 15 их найдаас 30 их найд болж 2 дахин нэмэгдсэн. Одоо улсын эдийн засгийн хэмжээ улам төсвөрүүгээ төрлүүгээ ингээд хураагдсан гэсэн үг. За төрийн албан агчдын тоо 200 мянгаас 230 мянга. Тэ? Тэгсэн. Тэгээд юуны сайдын яамдыг мэдчихээ 16-аас 23. Тэгсэн. За өшөө цаана нь сая ингээд буцаагаад тодорхой хэмжээнд бол татан буулгаад цөөлж байна. Ямар үндэсний хороо те ямар үндэсний хороог уйлдуулах хороо бараг тэдгээр уйлдуулах хороог дэмжин ажиллах ди тороо юу вүлээ ингэж энэ өсөр том төрийн бүтэц зангидаж төсвөр түүнийгээ тижээх тийм үү а тэр бүтэц дотроо өөрөө ийм аюулгүй оршихын арга замыг сонгосон болоо сая 5 сард бууж байгаа шүү дээ. Ер нь бол сүүлийн 4 жилд одоо Монгол улсын төсөв бараг 3 дахин томорцсон байгаа нь ер нь төсвөө ер нь буруу одоо тооцоод явж юу гэж л харагдаад байгаа юм л та. Тэгэхээр энэ хэдүүлээ ийм 2 дахин 3 дахин гэдэг дотор ч бас манай төрийн нөгөө нэг ханш агуулгадад явж байгаа учраас нөгөө бодит ба нэрлсэн ялгаа мэдээж гарч ирнэ. Тэгэхээр хамгийн гол нь цаана энэ зарчмын асуудал нь юу вэ гэхээр энэ удирдна гэдэг маань өөрөө те улс орныг тэргүүлнэ гэдэг маань улс оронд итгэх үү, ард түмэнд итгэх үү, тэдэнд өөрөө өөрийнхөө амьдралаа авч явах те тэр боломжийн тэр жолооныхоо суудал дээр суух эрхийг өгөх үү, эсвэл бүх жолоог өөрийнхөө гарт аваад тэ би хятадтай нийлээд орон сууц бариад үгүй. Тэрэнд чи ингээд дугаа ороод ингээд баярлаад тийм үү? Ингээд намайг сонгоод байж гэдэг энэ загварлуугаа явах уу гэхэд манай хоёр бол сүүлийн загварыг сонгож авчиад байгаа байхгүй. Энэ бол энийг монголчууд хүлцэхгүй, таалахгүй тэ сонгохгүй гэдгээ ингээд илэрхийлж эхэлчихэд байна шүү дээ. Одоо намайг жишээлх юм бол ингээд нийлээд манипуляц хийгээд явлаа ч юм уу энэ хоёртойгоо нийлээд тэ тарих толгой угаалаа гэж бол жишээ шүүмжлээд буруутгаад байгаа. За тэрийг би хүлээж зөвшөөрөхгүй. Би одоо жишээ нь тэр оюурдны ах Баатарт ч гэсэн тэ хамт ажиллаж байхдаа оюурдын дүүрт нь амар хэсгэлэн ч гэсэн аливааг онлоор нь үйлдэхтэй. Энэ талаас нь ер нь дэмжиж зөвлөх гэж ерөөсөө одоо хичээгээд болоогүй тэгээд ойлголцоогүй хүмүүс штэ. Тэ? Ер нь одоо ингээд боловсралтай үнэхээр л Оксфорд юм уу Харвард төгссөн байх тэгжээж хүлийн зөвшөөрөгдөх гэдэг асуудал яригдж байна. Тэгжээж одоо төрийн албанд одоо өндөр албан тушаал ашиглах гэдэг ийм одоо нэг юм хандлага яваад эхэллээ л дээ. Энийг ер нь та юу гэж харж байна? Хүн одоо Оксфорд их сургууль төгссөн юм уу, Токио их сургууль төгссөн юм уу, дотоодын сургууль бэлтгэгдсэн юм уу?
Аль нь ч болно. За. Тэ? Тэгэхээр боловсралтай байх гэдэг юу гэлж байгаа тий? Тэгэхээр эн чинь за бүр ерөнхий амьдралын бүр философи яриа болиё гэхэд бид нар энэ улс төрийн улс орныг удирдах байгаа системийн хувьд альва тэр онлоор нь аргачлалаар нь хандах чадвартай тэгс сэтгэх чадвартай байхыг боловсрал хэлэх гээд штэ. Тэ? Та өөрөө Токио их сургуулийг олон улсын санхүүч мэргэжлэр төгссөн баха. Тийм учраас та энэ төсвийн санхүүдээр ер нь болохгүй асуудлын шууд олж хараад ер нь оюун эрдэнэ болон амар баясгалан нарт одоо зөвлөж исэн юм байна. Тэгээд ойлголцоогүй гэж та сая хэлж үү. Яг өмнөд одоо юу гэдэг мэргэжил чиглэлийн хувьд болохоор би чи анхнаасаа бол Монгол их сургуулийн эдийн засгийн сургуулийн банк санхүүгийн техникийн гаралтай байхгүй юу? Тэгэхээр одоо энэ салбарын одоо лидерүүд бол манай ангийнхан байна. Тэр утгаараа бол эдийн засаг надад ойр тий. Тэгээ Токио их сургуульд мэдээж мэргэжлийнхаа чиглэлээр чөлөөтэй одоо семинарууд, курсууд мэдээж авсан. Тэр чиглэлээр бичсэн тий. Тезис бичсэн. А нөгөө талаар манай сэдэв бол аюулгүй байдалтай гадаад харилцаа. Яг техникийн үндсэн чиглэл бол одоо би чинь би хэлээд багш би тийм сүртэй хүний сэтгэдгүй юм өөрөө нээж болоод бичээд байгаа юм шиг. Энгийн одоо нэг юм ийм байд юм а гэд хэлэх гэхэд тэрийг одоо нэвтэршгүй болгосон асар их худал хуурмаг тийм үү. Асар их тийм ийм хэрэгцээгүй шүүлтүүрээр ийм хоёр дахь ийм сонин ийм вакуум те бүтээчээд тэр дотроо амьдарч байгаа юм хийчихэд байгаа хгүй. Тэгээ одоо чинь тэрний бол би гол автор одоо энэ Монголд үүссэн энэ худал хуурмаг те хамгийн үннээс хол систем зан гэдэг хүн гэж бол би баясаг хэлэх байна. За тэгээс хол хүн. За тэгээд яагаад тийш тодорхойлов? За одоо гой бодтой одоо бодтож шари тий. Магадгүй тийм болохоор зэрэг ингээд нэг юм гаргаж ирээд ингээд ингэж би хөгжүүлнэ хийнэ гэдээ ярихаараа яг амьдрал дээр яг эсрэг буудаг. За буудаан жишээг дэлгэрүүлж ярих болъё тийм үү? Улаан буудаа. Газар тариалан. За би зээлийн хүү бууруулнаа гэж тэгдэ. За одоо банк санхүүд зээлийн хүү хүлэлт их байна гэж тэгдэ. Тэгээ одоо тийм асуудал яриад ярих болгонд нь магадгүй нэг пунктээр нэмэгдсээр байгаад өнөөдөр өдөө орон нутгаар гэхэд чинь сарын 4% хүүтэй хүлж шин. Тийм үү? Уг нь бол зээлийн хүү бууруул талаар ярих нь бас уг нь бол зөв юм шиг. Уг нь бол зөв тийм. За парламентын ярьцлал олон намын тогтолцоо яриад бас 9 жил. Тэгээд яасан би түрүүн танд ярьлаа шүү дээ. Улсын хурал дээр олон намын арчлал тий гэдэг юм чинь байхгүй болсон учраас зүгээр намын даргуудын ширээн дээр шийдэгдсэн шийдвэр ингээ гулгаж гардаг. Ийм дагалдах институт болоод хувирчлаа шүү дээ. За хүний эрх бас манай нам хүний эрхийг дэдэлдэг. Манай одоо хүний эрхийг л ханганаа л гэж яриаддаг. А өнөөдөр бид нар өчтөр талбай дээр зуул өргөлөө тий. Ер нь яг энэ хэрэгжилт энэ төвшин ямар байдалтай байна? Хүний эрхийн зөрчил багассан уу гэдэг дээр. Тийм бүр арилгах худлаа баг. Ер зүгээр багасгах тал дээр тодорхой үр дүн гарсан уу гэдэг дээр л хүмүүс асуух. Тэгэхээр ер нь би энэ жишээнүүдийг яагаад дурдж байна гэхээр яг үнэн юм яриад байна уу гэдэгтэй байхгүй. Хүн тэр үнэн байна гэдэг чинь тэр англи хэлэнд integrity гэдэг штеп. Чиний ярьж байгаа ба үйлдэж байгаа ба тий бодож байгаа энэ зарчим гурав чинь ингээд гурван өн дээр цөм дээрээ огтлцоод тэг үнэн байна уу гэдгийг бид нар ингээд эн чинь зөндөө олон салбарт харж штэ тий. Өөрөөр хэлбэл хэлснээ хийж гин үгүй юу гэдэг дээр. Хэлсэн ботсноо хэлж гин үү? Хэлснээ хийж гин үү? Юу ингийн асуудал тий. Тэгэхээр өнөөдөр ингээд грекийн домогт гардаг байхгүй юу? Нэг юм руу ингээд нөгөө ширтгэхэр чулуу болчдөг тийм бурхан гардаг штэ. За тэр шиг айгүй тийм сонь. Би энэ салбарыг хөгжүүлнэ гэдэг нөгөө салбар руу ширтгэхэр нөгөө салбар нь ингээд уналтанд орчдөг. Өөрөөр хэлбэл тэр ярьснаас эсрэгээр болчиход энэ үр дүн нь эсрэгээр гараад байна гэж тайлах гэдэг нь. Эсрэгээр ээж гарж ийн, эсрэгээс ээжсэн юм болж байна тий. Тэгээ одоо өнөөдөр би ардын намыг хөгжүүлнэ хамтын удирдлагатай болгоно гэд зогсож байна тий. Тэгэхээр эн чинь дахиад тэр грекийн домгийн ахаад хор орж магадгүй ийм өндөрлөл зогсож штэ. Энэ манай бас хар хайрцагны бодлогыг авч явж байгаа юм штэ. Ардын намыг харахад бол нэг босоо тогтолцоотой нам гэж ойлгодог л тоо. Тэгвэл амар баясгалан энэ босоо тогтолцоог жоохон эвдэж арчсан нам чиглэл рүү авч явъя гэсэн тийм санаа хэлээд байна гэж би ойлгосон шүү дээ. Өөрөөр хэлбэл тийм дотоод арчлалтай болох гэж юм уу? Одоо тиймэрхүү юм яриад гэсэн.
Нэгдүгээр тарин би сая зөндөө ярьлаа. Ийм санааг, ийм үгийг бол те 9 жил ярьлаа штэ. Тэгээд 10 дахь жил дээрээ яг ханаасаа юу өөр болохыг би бол мэдэхгүй. Ойлгохгүй байна. Тэрнээс гадна ер нь энэ тэр олон намын арчил, парламентын арчил гэд яриад ах тусам яг бодит байдал дээр хэдүүлээ ингэж харъя л та. Эхлээд Монгол Ардын Хувьсгалт нам нэгдсэн тийм үү? Одоо 100 жилийн 2000 өрсөлдөөний тий. За ингээд үүнийг бол амар ёслон гардаа хийсэн. Ингээд сонгуульд ороод одоо Ардын нам, Монгол Ардын Хувьсгалт нам гэсэн санал хуваагдахгүй болсон. За үүний дараа Монголд нэг тийм шинэ улс төрийн хүчин үүсгэж байгаа юм шиг тий хүн нам гэдэг нэг сонголттой болсон. Өнөөдөр хүн нам юу хийгээ явж байна? Амар ёслон дор чанд хоёрын тэр бүр чуулганы танхимд ингээд наалтцсан зураг байгаа шүү дээ. Очоод чихэн дээр нь юм шивнж байгаа. За. Одоо энэ хүн нам юу болсон те? Юу хийгээ явж чинь бид нар бүгдээрээ харж байна. За арчил нам яасан. Бид нар ингээд тодорхой хэмжээнд арчил намын төв штаб бас те. Бид нар чинь бас хар с жиг байсан учраас тэнд би дааж энд ер нь жоо төв штаб шиг ажиллая те. Эндээс арчил намын яг үзэл санаа тэр зориг хагсны тэр Монгол хүнд итгэсэн итгэлийг эндээс түгээе гэдэг тийм зорилготой бид нар ажиллаж исэн. Тэгэхээр ер нь бол дарамттай ойлгомжтой байсан шүү дээ. Тэ? Нэр дэвшигч рүү маань дуудлага ирнэ. Зарим нэг бэтүүд нь харагдана тийм үү? Тэгэхээр гарцаа авахгүй луу гамтмрыг бол карманда авч сонгуульд орсон. Амар ёслоо 2-2. За. Тэгэхээр чи ингээд өнөөдөр тэр 4-5 намтай одоо парламент бүрчээд байна гэдэг. Гэтэл тэр нөгөө ногоо намын нэг амар галзуу тий нэг тийм урдаа барьдаг дүртэй болсон. Өнөөдөр манай Монголын энэ оюун санааны орон зай бодлогын хэлэлцүүлэг энэ бүхнийг юу болгож байна? Энэ тийм олон намын арчил мөн үү? Тэ? Уг нь одоогийн парламент чинь одоо урд өмнөх парламентаас илүү хамгийн олон намын төлөөлөл орж ирсэн гэж хараад байгаа шүү дээ. Тэгтэл та бол парламентын арчлалд бүрдэж чадахгүй байна. Зөвхөн намын дарга нарын тохироон дээр яваад байна гэж та хэлчих шиг болох юм. За тий, энийг би жоохон үзүүллийн төвшөнд яаж хийсний нэг тайлбар бий тэ. Та мэдж байгаа 2019 онд бол ерөөхдөө бараг 10 жил ер нь 3 парламент дамжиж нухацтай хэлэлцсэн шүү. Олон талаас хэлэлцсэн. Үндсөлийн нэмэлт өөрчлөлтийн төсөл батлагдсан. Тухайн үед бол 2 төсөлтэй нөгөө талаас ерөнхийлөгч баталгаас бол төсөл бас орж ирээд явж исэн. Илүү ерөнхийлөгч талдаа их мэдлэг нэмэх. Зан шатар бол парламентын арчил талд тий төслөө ингээд барьж явж байгаад батлагдсан. Тэр дотор ер нь зөвхөн их хурлын одоо тэр хяналт функц сайжрах төдийгүй засгийн газрыг улсын их хурлын улс төрөөс бий даалгах маш том өөрчлөлтүүд орсон шүү дээ. Тийм тулдаа оюун чинь засгийн газар ийм удаан тогтсон. Өөрийнхөө сайн биш. Уг нь ерөнхий сайдын одоо хүчийг дэмжиж хүчтэй ерөнхий сайдтай байж ер нь засгийн газар дотвортой байна гэдэг л ийм одоо бодлого явсан л гэж хараад байгаа. Тэглгүй ах уу. Тэр болтол чинь бид нар үнэхээр 1.5-аас 6 жил тутамд сольж исэн үний юм чинь. Тэгэхээр тэрийг болио те сайдуудыг ерөнхий сайд өөрөө мэдж томилё. Тэгээд улсын их хурл бол төсвийг нэмж чадахгүй болгоё. За ингээ үндсэндээ хэнийг томилох уу, түүгээр улс орны мөнгийг яаж зарцуулах уу гэдэг бүх эрх мэдлийг ерөнхий сайдад өгөхөөр барахгүй. Улсын их хурл руу тэр үл идэх төсөл оруулж ирэх гишүүний тоог нэмсэн. Босхийг нэмжин тийм үү? Тэгсэн. Орж ирсэн хойнонд батлах гишүүний тооны босхийг нэмсэн. Тэгсэн. Ингээд үндсэндээ бол одоо 3-4 давхар constitutional буюу үндсөлийн хамгаалтанд prime minister ерөнхий сайд гэдэг энэ одоо функцийг энэ хийж өгсөн. Энэ дотор жишээ сая 4-5 жил орчих байхгүй. Өөрөөр хэлбэл хууль эрхцэн одоо хамгаалтын хувьд ер нь хамгийн одоо их хамгаалтанд орсон ерөнхий сайд гэж хэлж болно. Тийм шүү. Анхны тийм үү? Анхны. Тэгэхээр таны сая асууж байна. За парламентын арчил яасан бэ? Тэгэхээр зэрэг яасан бэ гэхээр би түрүүнээс хойш хэлээд байна. Манай хоёр энэ нийгэмд итгэх өөрсдөд нь ингээд үеэс нь даалгасан итгэл найдварыг decentralize буюу одоо хувааж хэрэглэх те нийгэмдээ шилжүүлэх гэдэг биш. Яг эсрэгээр нь яаж намын даргын тэр эрх мэдлийн ширээн дээр одоо centralize буцааж хураах уу те ийм бодлого бодсоор байгаад 22 онд дахиад өөрчлөлт оруулж ирсэн. 21 оны өвөл батлагдсан гэж бодож байна. За энүүгээр яасан бэ гэхээр одоо бид нар мэдж байгаа шүү дээ сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөд энэ 48 судлалын пропорционал гэж орж ирсэн. За энэ пропорционал гэдэг чинь бүхэлдээ буруу юм уу зөв гэдэг асуудал биш ээ. Жишээ нь 48 тийм том намын одоо төвшөнд намын аппаратын төвшөнд шийдэгдэхээр тийм том 48 гэдэг парламент дотор орж ирж хахад тэр дотор чинь ядаж доор хаяж 2 өөрчлөлт цуг дагаад явж байгаа хэвээр мэдээж.
нэг улс төрийн намуудын тухай хууль. Нөгөөх нь парламентын доторх өөрийнх нь тэр одоо хинэн шалгах те өөрөө энэ намуудын дарга нарын бодлогоос яаж бие даасан байх. Бид түрүүн тэр дурдсан 19 оны өөрчлөлт гэдэг бол улсын их хурлын энэ өөрөө ийм дотроосоо юм хянах механизмтай байх өөрчлөлтүүд бол цуг хийгдсэн. 22 онд хийхдээ би энийг санаатаагаар орхигдуулсан гэж бодож байгаа. Улс төрийн намын одоо тухай шинжилгээ хуулиуд үндсэндээ зогссон. Одоо ингээд процесс одоо ч зогсон байдалтай шүү дээ. 1 жилээр хойшлцсон шүү дээ. Тэг ер нь зүгээр тэр чин тэр бид нар цаг хугацаанаас гадна одоо та бидний салбарт ойр байж байгаа хүмүүс харахад чин тэр хэлэлцүүлэг зогсох тийм үү? Эсвэл манлайлаад явж исэн хүмүүст нь албан тушаал өгөх. Бодит одоо их мэдлгүй мөртлөө дарга сэтэртэй хаа нэг газар авч төгжих. Би одоо ингээд жишээ нийтлэлчийн хувьд ч юм уу илүү энэ улс төрийн ингээд ойр ажиглаж байгаа сонирхогчийн хувьд жишээ нь ганцаараа үлдсэн шүү дээ. За. Наад манай уншигчид бүр зөндөө хэлж байгаа. За. Чи ганцаараа шүү гэдэг. Тэгээ манай монгол хүн чинь ганцаараа шүү хичээгээрээ хичээд өөрөө нэг тийм даргуулаад яваад гэж байна шүү дээ. Нийгмийн яг надтай цуг зэрэгцээд энэ чинь нийгмийн хянах механизм өөрөө тэр арчилсан тий оюусан нааны энэ агуу том орон зай чинь эрүүл ажиллаж иж тэр дотор бусад салбар амьдрын шүү дээ. Гэтэл фронт дээр үжсэн бүх сэхэтнүүдийн маань татаж авсан. Хааш нь авсан мэдгүй нэг тийм сонин нөгөө дотор нь ороод нөгөө уусаа далга болчдөг юм шиг ийм сонин завсрын буфер хийгээд тэр дотор ингээ барьчдаг. Тэгэхээр тэд нар чинь харахаар бодит энэ шийдвэр гаргах механизмд оролцохгүй. Тэгсэн мөртлөө шийдвэрийг хянаж шахаж шаардж идэг нийгмийн энэ оюусан нааны эрхчлөө бас байхгүй. Ийм юм хийлээ штэ. Ингиж одоо манай үеийг хорлолцоод хичээд өнөөдөр гарч ирээд бүгдээрээ үеэрээ явъя гэдэг ахаад хоёр дахь удаага ярихад бол тий одоо нөгөө одоо бүр шийтгэх үү тий одоо ийг болио л гэмээр штэ. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүсийг өөрсөндөө нэгтгэж урвуулж авах ийм процесс явагдсан гэж та хэлж байгаа юм тийм үү? Тийм тэгээд яхтай би ч бас ажиллах үедээ мэдээж бүр ингээд огт улс оронд октын ингээд болохгүй бүтэхгүй бүх юмыг хийдсэн бол бас энэ чинь бид нар өнөөдөр бүр фейл бүр ингээд ийм байдалтай байхгүй шүү дээ. Тодорхой хэмжээнд ганц нэг ажлууд хийгдсэн байж таарна тий. Тэндээс нь энэ төр ингээд харж ажиллаж яхад бол одоо хүмүүсийн боддог шиг ингээл хүнийг дуудаал чи энийг ингэчих тэрийг тэгчих гэдэг тийм улаан цагаан асуудлаас илүү уран нарийн штэ. Нөгөө шууд ингээд төв рүү аксесс хийгээд шууд одоо тэр шийдвэр гаргалтын ширээн дээр үнэхээр энэ цаашаа хэрэгжээд явах гэж юм шиг байна гэдэг итгэл найдвар төрхөрчин зэрэг хүн тэрийг хийгээд явъя л гэж боддог байхгүй. Тэ? Цаашаа явдггүй юу гэдэг чинь бол энэ чинь тэр лидершипийн жинхэнэ лидер мөн үү те би түрүүн танд хэллээ шүү дээ. Яг үнэн юм уу? Бодож байгаа ярьж байгаа мó? Ярьж байгаа хэрэгжүүлж байгаа мó? Тэ? Гэдг дээр очдөг байхгүй да. Тэгэхээр амар баясгалантай холбоотой асуудал дээр нэг хүн хоригдчиход байна шүү дээ тий. Тэгэхээр одоо энэ ашиг сонирхлын холбоотой байсан гэдэг утгаараа шалгагдчихж байгаа юм байна гэж. Тэгэхээр магадгүй бас асуудал амар баясгалан руу чиглэж гэнэ үл гэж хараад байна л та. Одоо юу гэдэг биш нэг жоох юм уг нь онлоо ингээд зарчмын асуудлууд ярьж явах сонирхолтой байдаг. Яг ингээл ийм дарк юм бодит амьдралын ус төрийн зодон бол их тийм муухай ингээд процесс явдаг хгүй Монгол те бүр харахаас дургу өрмээр ярихаас ч дургу өрмээр зүгээр яг хуу цөөхөлөө учраас зарим талаар ингээд нэг тэмээ хариулсан хүнд бол зарим зүйлс ойлгомжтой болдог. Жишээлх юм бол тэр нарийн бичгийн даргаыг шалгаж гин гээл тэгэхэд илтэд нөгөө одоо оюурны талын ч юм уу те трол фармын ингээд ажиллагаа эрс сэтгвчээл те ингэж барьлаа ингэж дарангуулах гэж гин одоо хүн биш хууль засаглыг гэх мэтэр ийм олон нийтэд хандсан юм ажиллагаа идэвхжиж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө одоо ингээд паранои гэх юм уу ингээд их хартай болцсон хүмүүсээс харахаар ийм зүйлийг өгүүлэхийн тулд ийм ажиллагаа өөрсдөө хийгээд байгаа юм шиг те нэгдүгürt. Үзээ. Тэгж бас харагдаж байгаа. Маш идэвхтэй ажиллаж байгаа. Одоо энэ жишээр өөрийнхөө хүн дээр одоо хэрэг кейс үүсгэчээд энэ дээрээ бол нийгэмд ийм хаос үүсгэх гэж оролдох, акц хийх те. Жишээ нь цагдаатай хүчээр мөргөлдөх. Ийм ажлууд бол манай улс төрд явдаггүй явдаг. Тэр баримтчилгаа одоо өөрөөр хэлбэл өөрийнх нь талын хүмүүсээс шийдсэн чулуу байж магадгүй гэж та хэлэх гээд байгаа юм тийм үү? Магадгүй тийм. Бид нар хүний санаанд оромгүй юм. Өчигдөр би жоохон завгүй байсан тэр хууль зүйн сайдсан их баяр нэг тийм мэдээлж иргэсэн мэсэн штэ. Юу гэлээ тэр бортыг юм уу тэр уулуурхан ашиг сонирхолтой холбоотой нэг гадаадын иргэн өвөр Монгол юм уу да тий
тэр шалгагдчихсан гэж би ойлгосон. Тэгсэн чинь нөгөө ингээд нас бараад одоо би ямар шалтгаанаар өнгөрсөн мэдэхгүй байна. Тэгээд ингээд чандралцсан байсан ч гинүү те. Бидний ерөөсөө мэдгүй ялангуяа академийн талын бидэрт бол хүний ухаан санаанд багтаамгүй ийм амар асар их мөнгөний эрх ашигын те ийм процесс явж байгаа хгүй. Тэгэхээр зэрэг би бол олон нийтэд ч гэх юм уу улс төрийн талаар сонирхож байгаа иргэд бол зүгээр ингээд хүний нэг чанга яриад нэг хохирж байгаа харагдаад те ингээд байгаа болгон бол үнэн байдгүй маа л гэж хэлэх байна. Амар эсхлэн болвол тэр одоо Бортектэй өөрийгөө огт холбоогүй гэж л яриад ах шиг байлаа шүү дээ. Би одоо энд тэр адмиралтай ямар ч эрх ашигын холбоо байхгүй намайг одоо ингээ харлуулах гээд байна гэдэг л ийм тайлбар хэлээдсэн л та. Тэр жишээ нь би ингээд яг ийм учраас холбоотой гэдэг тэр одоо баримттай тэр төвшөндөө бол өстой нөгөө хууль зүйн сайдаас их баяр ч юм уу илүү энэ систем дотроос мэдээлэлтэй хүмүүс тайлбар өгөх бах. А над бол их тийм марзан ингээд зүгээр улс төрийн үзэгдэл талаас их л марзан байсан зүйл бол тэр Исганбаатар нэг хөдөө зогссон Амар Эсхлэн бол энд холбоогүй маа гэдэг нэг видео хийсэн та тэрийг үзсэн үү? Үгүй. Хизээ бас тийм хийцэн. Харин тэр чинь нэг өнгөрсөн хаварч билүү. За. Тэр чинь бол ингээд жоохон ийм асуудал гэх юм уу эднэрийгээ мэддэг хүмүүсээс харахад бол холбоотой маа гэж сонсогдоод байгаа байхгүй юу ер нь. Тэгэхээр тэр хоёр ч одоо нэг тал болж тарах гэдэг нэг үгүй юу? Тэгэл хэдүүлээ жоохон улс төрийн бодлого ингээд логик бодъё л доо тий. Оюурд нь ерхий сайд Арслан намын одоо доторх бас нэг хүчтэй зүгөр болох хуучин экс ерхийлэгч Батлагтай ойр гэгдэж байна. Батлаг Ганбаатар гишүүнээр хэр тий ойр улс төрийн холбоо хамааралтай вэ? За тий Ганбаатар яхаараа тэр хавар хөдөө Амар Эсхлэн бол Бортик тамаагүй маа гэд ингээд видео хийгээд зогсчихэд юм тий. Чин зарим талаар ингээд нэг тийм гарч ирээл нөгөө үннээ хэлж гинөө гэдгийг түрүүнээс шойл яриад байна шүү дээ. Би хамаагүй ихэр хамаагүй болчдөг юм биш шүү дээ. Зүгээр ийм үйлдэлүүдэд холбоод харах асуудал байхгүй. Тэгэхээр одоо Арчсан нам сая даргаа сонгосоо. Тэгээ энэ даргын сонгуул дээр бол одоо Баттулгын талын хүмүүс одоо нэр дэвшиж чадаагүй л дээ. Тэгээд ер нь энийг харахад ер нь Арчсан нам бас Женког одоо жоохон түлхсэн болов уу гэж харагдаад байна. Та юу гэж харж байна? Арчсан нам тэр цогтгэрэл дараа нь их л давуу саналын давуугаар ялж байлаа. Тэгээд дотоод арчлал юм уу тий бас үнэлгээний нөлөөлөлтэй юм уу үнийг бас задлаад ярих хэрэгтэй байх. Хэрвээ таны хэлж байгаагаар ингээд Арслан нам доторх хууч юм уу ах тий Батлаг экс ерхийлэгчийн нөлөөлөл хэрвээ хэмэгдэж байгаа бол энэ чинь улс төрч хүний инстинкт одоо тий үүдэл ойлгомжтой шүү дээ. Нөгөө эрх барих нам доторх нөлөөлөл нэмэхийн тулд бүхнийг л хийж таарна баг та. За одоо Арчсан нам Женкогоос салснаар нөгөө намдах эрх мэдэл нэмэгдэнэ гэлч би жоохон ойлгосонгүй. Тэгэхээр зэрэг Батлаг экс ерхийлэгчийн хувьд бол жишээлх юм бол бид нар мэднэ энэ нийгэм соёлын болол те том нөлөөллийн орон зайд бол гарч ирснийг бид нар мэдж байгаа. Тухайн үед бол нэг нэлээд тийм өнцрэг гэх юм уу үндэсний үзлийн жигүүрийг лид хийгээд те. Ингээд ер нь тэр нь 2017 оны сонгуульд ялах хүртэл хөтөлсөн. За тэгээд бодит эрх мэдэл дотроо бол илүү моох фракц талдаа те статус дотроо байршиж исэн. За тэгээд янз янзын орд мурд яригадаад байгаа чинь бас ингээд нийлүүлээд энэ эрх мэдлийн энэ бодлогыг эдгээр чинь бодож одоо хоорондоо харилцаж байгаа шүү дээ. Төгрөгнөөр ордог хэлээд нөө. Тий. Тэгэхээр зэрэг одоо хэдүүлээ ийм юу байлаа гэд бодоход те 3 одоо коктейл шиг байлаа гэд. Тэгэхэд нэг талдаа дундраад ирэхээр яаж энийг дүүргэх вэ гэдэг энэ үйлдэлүүдийг бол одоо те нийгэм соёл тал руугаа ч гэсэн хийн. Энд чинь нэг зүгээр ингээ мэдээж ин гэх юм уу. Тэгэхээр зэрэг тодорхой хэмжээнд одоо эрх мэдлийн эрх ашиг дээр нэгдсэн фракцууд ч фракц тийм ээ. За энэ улс төрийн аль зэгүүр дээр нөлөөлөл нэмэх вэ гэдэг бодлогыг бодож байгаа нь бол ойлгомжтой. Тэгэхээр ер нь одоо ерөнхийлөгч хүрэлц сүхийг бол бас эрх мэдлийг хэд төвлөрүүлж байна. Одоо ерөнхийдөө нэг үндсэн хуулийг өөрчлөх замаар 6 жил одоо ерөнхийлөгчөөс чөөрө үлдэх гээд байна гэсэн ийм санаархал байна гэдэг ингээм хардлага яваад байна. Энэ дэр та ер нь юу гэж харж байна? За эхлээд бас нөгөө ер нь юу болж өнгөрөв гэдэг талаас ярил л да жоохон. Тэр 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орчин бол ерөнхийлөгчийн
шүүх засаглах эрх мэдлийг тодорхой хэмжээнд бол хянах өөрчлөлтүүд хамт хийгцээ. За. Тэр өөрчлөлтийг бол эрх хорих намын бүлэгтэр хөрслөх зангидчихсан. Лид одоо манлайлж парламентаар одоо батлахад тэр нөлөөллийг хийжсэн гэсэн. Тэгэхээр зэрэг яг юу хийгээд явсан хүн бэ гэдэг талаас харах юм бол энэ 34 жил тухайн үед бол нэг 30 жилийн түүхэнд ерөнхийлөгчийн эрх мэдлийг тасралтгүй бараг их баг 40 одоо 7-8 удаагийн өөрчлөлтөөр нэмсэн байсан ерөнхийлөгчийн эрх мэдлээс нэлээд ийм том одоо конституционал үндсүүлийн төвшөнд хасаж өгөөд одоо дэвшсэн анхны ерөнхийлөгч нэгдүгээрт одоо эрх мэдлээ нэмсэн үү хассан уу гэдэг талаас ярих юм бол одоо буцаад нэмхүүгүй юу гэхэд бол яг өөрөө бас тэр бодсноо ярьж гин үү ярьснаа хийх үү гэдэгт тэр бас бид нар мэдээж улс төрчдөд цензуртай хандах хэвээр би дахид дэвшихгүй гэдгээ бол удаадараа илэрхийлж байгаа. За 3 дугаарт тэр анх 92 оны үндсүүлийг баталсан тэр авторууд чинь ингээд энийг ийм л нөхцөлд ийм хугацаанд ингэж өөрчлөлт болно гэдэг ийм төгжээ хийж өгсөн байдаг. Энийг бид нар журмын тухай хууль гэж байгаа тийм. Тэгэхээр энэ хуулийн төгжээг хүчээр тайлжиж 22 онд дахиж одоо 21 оны өвөл дахиж өөрчилсөн. Тэгсэн. Тэгэхээр тэр процессыг одоо ийм сул спикертэй, ийм ардсан нам, эрх хорих нам ялангуяа дотроо хагаралтай, ийм парламентаар дахиж давтаад дахиад үндсүүлийн өөрчлөлт оруулж ийн гэдэг бол одоо хуулийн болоод ер нь бодит улс төрийнхөө хоёр талаас ер нь боломжгүй шахав. Тэгэхээр би өөрөө чинь надад асууж байгаа үнэхээр үндсэн хуулиар өөрийгөө дарангуулагч болгож тархах гэдэг юм уу гэвэл энийг би ямар ч боломжгүй гэж хэлв. Тэгэхээр одоо үндсэн хуулийг дахиж өөрчлөөд ерөнхийлөгчийн эрх мэдэл буюу одоо бүр эрхийн хугацааг нь сунгах боломж харагдахгүй байна л гэж тайлаад байгаа юм тийм боломжгүй гэж бодож байна. Эсвэргээрээ манай 80-ад оны 2 бол түрүүн хэллээш би ийм жижигхэн ширээн дээр улс орны эдийн засгийн нөөцийг татлаа, сэхэтнүүдийг татлаа. Улс төрийн бүх жижиг том намуудыг татаад энэ дээр ингээд тавчаад хоёулаа хоёр талаас ингээд гараад тэрвчээд байжлаа шүү дээ тий. Энэ хоёр бол энэ дотор харин ерөнхийлөгчийг оруулж ирэх санаатай байсан гэж би бодож байгаа. Энэ би юу хэлж байна гэхээр дахиад 22 оны процесс шиг тийм өөрчлөлт автаад ерөнхийлөгчийг бүх ард түмнээс биш парламентаас сонгодог болгох тийм үү? Тэгээс сонгохоор зэрэг та бодоод үз. Өнөөдөр 48 судалтай энэ жагсаалтын гишүүд чинь зарим нь намын дарганы шийдвэрт улаанцхан үйлчлээд байж байна. Бүр миний одоо хамт Токиогийн сурвалж цугт төгсөн сэхэтэн хүртэл улаанцхан үйлчлээд байж байна. Тэгэхээр тийм одоо шийдвэр гаргадаг тийм намын дарга нарын тий улс төрийн энэ ширээн дээрээс хамааралтай парламентаас ерөнхийлөгчийг сонгохоор за тэр дарангуул гэдэг чинь тэр мөн биз. Энэ бол намын дарга нарын дарангуулын зурсан том хэсэг юм би явж исэн гэж бодож байна. Уул нь бол эн чинь сонгодог утгаараа ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зөв гэж бусад улс орнуудад тэгж яриад сая үндсэн хуулийн өөрчлөлтөөр ч гэсэн тэгж ярьж хагаад олон нийтийн дэмжлэг аваагүй л дээ. За энэ дээр хоёлаа энэ өнөө маргаашиг тойрсон намын даргын улс төр өнөө маргаашийн үйл явдлаас илүү үндэсний эрх ашиг дээрээ ингэ сэтгэхэд үзье те. Ерөнхийлөгч гэдэг хинбэ гэж. Ерөнхийлөгч гэдэг энэ институт чинь парламентаас сонгогддог байлаа гэд манайх тийм сонгодог загвар руу явах нөхцөл нь хоёрдугаар танагдчих чадахгүй. Жишээлх юм бол парламент сонгодог болох гэж юмаа гэд одоо ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болгоцсон чинь бид манай парламент зөв бөгөө сонгодог болох уу гэвэл тийхгүй. Тэрэнд чинь тэр улс төрийн намуудын төлөвшөл түрүүн яриад байгаа тийм мэдээж хэрэгтэй болж таарна. Гэтэл улс төрийн намууд төлөвшөлтэй байна гэдэг чинь бид нар хамгийн энгийнээр бол би дахин хэлээд байгаа шүү дээ. Улс төрийн философийн цөмд нь хүн гэж юу юм бэ гэдэг үндсэн асуулт байд юм аа. Тэр нь одоо болор эрднээс илүү амар өсгөлнгаас илүү зан чатраас илүү хүн гэдэг юу юм бэ гэдэг энэ одоо улс төрийн философийн үндсэн асуудлыг тойроод анхан шатны шүү. Анхан шатны диалог хийх чадваргүй, хэлэлцүүлэг хийх чадваргүй. Тэрийг шинжилэн судалсан хүний түүхийн номын сангаас сөхөд уншсан, томтой уншсан хүн нь гарын 10 хуруунаас цөөн. Ийм байж ингээд шатрын өрг дээр нэг одоо бирсээ ийш нь тавьчаад те нэг морио ийш нь түлхчээд ингээд бүгдээрээ сонгодог болчихно гэдэг ийм ямыг яриад бүтэхгүй. Дээр нь одоо ингээд хоёр том гүрний дунд байдаг одоо цөөхөн хүн амтай томоохон газар нутагтай улсын хувьд бас нэг Монголын гэдэг онцлог нөхцөл байдал байна шүү дээ. Тэгэхээр бүх эрх мэдэл парламентыг төвлөрчих юм бол парламент нь одоо намуудаасаа тэр дундаа намын дарганараас хамааралтай. Гэтэл намууд нь төлөвшөж чадаагүй байдаг. Ийм нөхцөлд ерөнхийлөгч бас нөгөө тал дээр бас жин дарчих шаардлага байна. Тийм учраас
одоо ард түмний одоо итгэл одоо үнэмшлэр гарч ирсэн сонгогдсон хүн давхар одоо парламенттайгаа ингэж хяналт тавьж байх ёстой маа гэдэг л асуудлыг та унтж байгаа юм байна тийм үү? Тийм ээ. Ер нь одоо эргээ харахад тэр анх чимээ төгш гэж ярьдаг шүү дээ, бид нар. Одоо үндсэн хуулийн 92-ын үндсэн хуулийн лидер автор гэдэг. Тэгээд одоо чимээ төгш яагаад ийм сонин ингээ хоорондоо ирэх мэдлээ тий? Булаалтсан маягтай ийм хагас байдлаар хийсэн бэ гэж бас хэлэлцүүлэг болж исэн. Тэгээд одоо эргээ харахад бол зөвхөн монгол хүнээ монголчуудаа их ойлгож мэдчихсэн тийм ээ. Нэг тал руу тулшруулахгүй нэг нь ингээд жоохон галзуураад явчвал нөгөө талд нь баланс барьж идэг. Тэр баланс барьж байгаа талд нь бол нөгөө арт түмний тэр одоо wheel гэдэг байгаа штэ. Тэ? Үндсний тэр хүсэл зориг тусгагдчихэдэг. Энэ балансыг ер нь хийж өгсөн юм байна гэдэг тийм бодол бол надад сүүлд нь бол төрсөн. Сүүлд хараад хахад ингээд Монголын улс төр одоо нам хоорондын зөрчил гэхээс илүү одоо ингээд юу гэдгийг нам дамнсан бүлгэллүүд л бас ингээд илүү эрх мэдэл рүү улаарад ашиг сонирхлын зөрчил нь улам хурцтай байна л гэж харагдаад байна л да. Улс төр мөнгө 2 цуг байна гэсэн үг л дээ тий. Улс төр мөнгө 2 цуг байна. Энд чинь түрүүн хоёлаа ярьдаг бүхэл сэдвтэй холбогдож ирнэ. Тий. Энэ ширээн дээр бүх юмыг авчираад овоолохор чи энэ дээр чинь зодон болд юм байгаас тий. Энэ зодон хизээ задрах юм. Энэ дотор хүн өгөөсөхийн аргагүй зөв бөгөөд сайхан зарчмаар реформ хийх тэр хэцүү бөгөөд зөв замыг манай хоёр сонгосон болвол энэ ингээд хэдий ингээд их ашигхан мэдээж тий хооллоо сурцсан хоолоо нэхэд энэ рүү халдаж улс төр хийх тэр хоёрыг унгаах тийм үү. Тийм улс төр явах байсан нь бол дамжиггүй. Гэхдээ юм сонгодог байна гэдэг бол ер нь арт түмний хамгаалтанд орно гэсэн үг шүү. Тэгээ энэ замаас л айсан л хүмүүс шүү дээ ер нь. Тавиш ажиллагаа гэж ууланд гайгүй мээрэл орж ирсэн 14 одоо мега төсөл гээд уул нь бол одоо алга ташмаар олон санаачлалууд гаргасан л да. Тэгээд даанч энэ нь одоо хэрэгжиж чадсан уу гэдэг дээр л асуулт зогсчод байна. Тэгэхээр би түрүү яагаад энэ 15 16 оны манан гэдэг энэ одоо арт түмэнд тасал болсон үгийг гаргаж ирсэн гэхээр сая таны асуугаад байгаа дахиад энэ ардын нам доторх нөлөөлөл хийх үү те гэдэг эн чинь өөрөө яг л адилхан л шин төрлийн манангийн хэлбэр штэ. Тэр нь өөрөө бидний нүдэнд харагдаж байгаа энэ урталтай хаягтай байшингуудад хуваагдаж харагдаад байгаа болохоос биш. Чинь цаанаа харин өөр хэлбэрийн жинхэнэ де факто нэгдэл гэдэг юм чинь шал өөр газар байгааг бид нар яг уу энэ тоглогчдын хөдөлгөөнөөс те логикоор одоо ойлгож ярилцахгүй болохоор хууртаад байхгүй. Эсвэргээрээ өөр намын гишүүн гээд хоорондоо үзээд байгаа юм шиг мөртлөө хөшгөний араар ингээд гар барилцаад байгаа асуудал байгаад байна. Тэг яг шин одоо товчтой шинэ манан гэсэн үг шүү дээ. Шинэ манан. Би хаяа бол нүүрсний шинэ фракц гэж ярьдаг. Шинэ мананг зангидахтаа бол нүүрсний улс төрөөр тий ашиг сонирхол. Нүүрсний мөнгөн дээр ашиг сонирхлоо нэгтгэсэн гэж үзэж байгаа. Тэр нь бол одоо энэ эргэж зөвхөдөд байгаа гэрээн дээр илэрч байгаа шүү дээ. За энэ гэрээг ярьж байгаа дээр таны түрүүний асуулт энэ мега төслий тий 14 мега төсөл гэдэг одоо пропаганда тарих угаалт бол бас зөндөө явсан. Энэ тарих угаалтыг би одоо эргүүлээд одоо декод хийх гэж хэлж байгаа. Кодын тайлах тий олон нийтэд хийгээд тайлах гэж бол баг жил ажилласан. Уг нь одоо Монголыг хөгжүүлэх гээд л одоо ийм санаачлал гаргасан гэж харсан л да. Тий та асуулт асуухтаа хүртэл тэр риторик буюу энэ мега төсөл чинь манай Монголын одоо хөгжил юм байна гэдэг ойлголт авсан байгаа байхгүй. Одоо байхгүй юмнуудыг л барина гэдэг чи одоо бидний хүлээлт гэж ойлгоод байгаа л да. Тэгэхээр за мега төсөл гэж тэр онлайн тодорхойлолтоо бүр болиг гэхэд эдийн засаг өөрийнхөө дотоод одоо тэр бизнесийнхаа циклээр ингээд өсөд явж байгаа байсан цикл төр нэмээд нөгөө энэ ширээн дээрээ эдийн засгийн зарцуулалтыг нэмэхийн тулд асар том төсөв тавьж тэр төсөвтөө мега төсөл гэдэг ийм одоо ийм тэр дунд нь бүр одоо жишээ нь туулын хурдны зам байна тий тэр богдуулын түнэл байна манай эдийн засгийн бодит үйлдвэрлэлийн процесст ямар ч хамаагүй зарцуулалтын төслүүд оруулж ирсэн. Манай төсөвт томдох энэ инженерийн энэ чадамжинд томдох хэмжээний том зарцуулалтыг айлын компанид мөнгө өгөөд оруулж ирээд хийлгэлээ гэхэд тэрний дараагийн жилийн одоо төсөвт өртөхийн ачаалал тий энэ гэдэг юм чинь тэр манахаас 10 дахин их одоо нэг хүн ногдох GDP-тэй Япон өдөрт хүртэл томддог. За ийм юм ингээд хийчихэж байгаа. Өөрөлдвөл Монгол хүн тариалаад малаа өсгөөд тий ингээд Улаанбаатар хотод ч гэсэн тийм ээ үйлдвэрлэл бизнес эрхлээд ингээд явж исэн яг энэ
зам ёсны эдийн засгийн процессуудад бүгдээр нь авчиж ингэж блок хийгээд тэгчингүүтээ энэ тэнд ингээ бүглэрсэн мөнгийг энэ төрийн төсвөр ингэж энэ ширээн дээр овоолж жагаад нэг том билүү тасалж аваад хиттэн ч юм уу замын ч юм уу барилгын ч юм уу компанид тийм ээ авчиж ажил гүйцэтгүүлээд ингээд үүнийгээ тэр гэрийн дотор нүүрсний борлуулалтын гэрийн дотор авчиж ерөөхдөө бүгдийн энэ схемийг зангиж байгаа юм. Тэгэхээр эн чинь хэний төлөө засаглал юм бэ? Тэ? Аль орны компанийн төлөө, аль орны тусын тулд ажиллаж байгаа институт юм бэ? Нүүрсний үн дээр жишээлбэл хиттийн талд ашигтайгаар гэрээ ийцэн байна л гэн тэр Улаанбаатарын тэр татвар дээр ч гэсэн юу гэдгийг Оросын компаниудад ашигтай байдлаар ингэ шийдчихлээ гэдэг ийм шүүмжлэлд яваад байсан л та. Бизнесийн ялангуяа. Энэ намын нарын бодлоос хамааралтай болсон парламент чинь тухайн үеийн тэр том гэрээг би үнэхээр тухайн үед нэрээ ганц хоёруулахнаа дуурж ирсэн тэр их төвшин гишүүн байна. Ялангуяа инженер золж агаал гишүүн байна. Энэ талаар маш их тайлбарсан. Тэгсэн. Тий. Тэгэхээр цөөдөж байгаа хгүй. Эдгээр хүмүүст бол респект хүндлэл тий. Эн чинь өөрөө ерөнхийдөө тэр том институт чинь энэ асуудал дээрээ бүр тэр том онлоо, экономикс, нүүрсний эдийн засгаа яриад олон нийтийн анхааралд оруулаад тий энэ манай үндэсний ярих шиг мөн үү биш үү тий энэ хилцүүлэгч нь явж явах гэх тийм зорилгоор бид нар эднийг чинь тижээж байгаа юм байна. Тий. Тэгэнгүүт ингээд 2 3 хүнээ ганцаардуулж ерөөсөө ингээд зүгээр нэг тийм гулсуураар гулсч юм шиг гэрээ баталж гаргачаад өнөөдөр араас нь улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөнгүүт бид нар мэдхгүй ойлгоогүй гэд. Тэ? Ойлгоогүй чадахгүй бол зүгээр саналаараа өргөдлөө өгөө явал та тий. Нэг чинь тэр ажлыг хийх гээд бид нар байж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөө ингээд олон жил ингээд нийтлэлж байсан хүн нөгөө талаараас олон улсын санхүү тал дээр бас мэрэгсэн ер нь ингээд өөрийнхөө үзэл бодлоор ингээд чөлөөтөө ингээд Twitter ч юм уу бусад юу хаягаараа ингээд нийтлээд тавьчихдаг. Эргээд ямар нэгэн байдлаар улс төрчдийн зүгээс өөрт чинь ер нь дарангуусан ч гэдэм үү занл хийсэн ийм хандлага илэрч байсан уу? За хаа очиж эхлээд нэгдүгürt бол уншигчдын гэх юм уу ойлгож байгаа хүрээллийн бас хамгаалтанд бол байна. Яг нь улс төрийн хувьд бол харцангуй чи бас нэг ингээд заримдаа хамтран ажиллаад ойлголцох гээд яваад бас хичээлээ шүү дээ. Тэр утгаараа бол бас нэг талаар бол ойлголцолтой үеуд байсан уу бас байсан. Гэтэл ингээд үнэхээр бүр ингээд наадах чинь болохгүй байна гэдэг талдаа гараад ирэхээр жишээлх юм бол энэ нэг сар тэгэхэд жишээ нь миний утсаар зар тавьчихж байгаа шүү дээ. Янз янзын зар. Тэгээд ерөөсөө ингээд дуудлага ирээ салахгүй те. Биеийн бүгдийг бүртгээд авсан. Бүр би их байх намын бүр заримд нь ингээд хэлсэн те. Хэрвээ зодоноо ингээд тогноосоо гаргая гэвэл гармааргүй бол натха болоо гэд. Тэгэхээр улс төрчдөөс зориуд ингээд хийсэн хатгаас гэж үзэж байна те өөрөө. Маш марцсан юм хэлий. Жишээ нэг пэйж дээрээс ингээд зохион бичлэг бичээд байгаа хгүй. Зохион бичлэг гэдэг манай өөрийн чинь талаар. Тий. Юу гэж өвчиж явах юм? Би ч харцангуй юм нээлттэй байдаг. Нээлттэй байдлыг хамгаалалт гэж бас боддог ингээл те. Энтэнд аялсан ч гэсэн ингээл зураг миний амьдрал харцангуй нээлттэй. Тэгэхээр тэндээс ингээл хүнд ингээд зохион бичлэг бичихэд сонио харагдахаар зургнуудыг эвлүүлж тавиал те. Тэгснээ мэдгүй би хэнийг хааш наваа явцсан ч гинүү тийм. Яг тийм марцсан. Гэтэл тэр пэйжийг ингээд сайн чеклээд ингээд харангуут. Мөрдөнгөт жишээлх юм бол тэр намын цагаан байшин дотор байгаа нэг нөхрийн туслах охин админ байгаа хгүй. Тийм учраас би их хүч нэг үеийнхний хувьд те ярьж байгаа натха болоо. Өөрөө чинь ингээд Twitter дээр ингээд 50-60 мянган хүн дагдаг гэсэн. Тэгэхээр энэ дотор ер нь ихэнх нь ус төрчид байдаггүй. Нөгөө Elon Musk чинь худалдаж аваад X гэд нэрлэлсэн. Тий. X бол Elon Musk гоо хэлж байгаа бол collective mind гэсэн үг. Би тосхон гэдэг үхгүй юу? X гэж нэрлснээс нь хойш би X тосхон гэдэг үлсэн. Тэгээ тосхонд бол амьдрал бол тэгээд яг уу авчин зарим талаар бол тэнд чинь нөгөө хэрэлдэж муудаж ингэж байсаар байгаа тодорхой хэмжээний community мэдрэмж бол байна тий. Би энэ хүлэн зөвшөөрөд эхэлж байна гэсэн үг. Амьдрж чинь тий. Тэнд ч яг амьдрал. Манай Монголын л амьдралын багс байгаагаар нь хүлэн зөвшөөрөх гэдэг л тий. Facebook дээр ч гэсэн яг би пэйж дээр бичиж байгаа. Facebook дээр бол Монголын ард түмэн баг бүгд байж байгаа. Тий. Тэнд чинь бол нэг тийм зохион байгуулагдсан ийм нэгтэрсэн эрх ашгууд зохион байгуулалтаа ийм
удал суртлын акц центр хийгээд ах тийм боломж угаасаа тэр том массын хувьд байхгүй. Боломж муу. Яг харахад бол энэ гарцаагүй гадаад гэх юм уу те штабуудаас ажиллаж ин да гэдэг ажиллагаанууд бол явдаг. Гэхдээ ерөнхий том масстай бол ингээд бас нөлөө нь ингээд бүдгэрчээд байждаг. Одоо намрын чуулган эхэлчлээ нэлээд олон хуулиуд хилцэх байх. Ерөн зүгээр энэ парламент дээр одоо ингээд намын дарга нар нь хоорондоо хуйлдаад байдаг. Яг гишүүд нь одоо жишээлбэл жагсаалтаар орж ирсэн гишүүд нь ингээд намын даргынхаа тэр халаастанд орчоод бас боддоо дуурч чадахгүй байна уу гэсэн юм шүүмжлэл байна л да. Хувь хүний төвшөнд бол би энэ жагсаалтын хэдээс илүү өөр хэднэр ч угаасаа орж ирэхдээ миний сонсноор одоо буруу дуулаагүй бол олон нийт одоо мэдхгүй магадгүй даалдаа болохоос ш бараг л гэрээтэй юм шиг л. Зөө. Энэ бол одоо жинхэнэ арт түмний төлөөлөх хэрхэнд халдсан байдал шүү хэрвээ үнэн бол. Та тэгээд одоо энэ жагсаалтын гишүүдийг ихэнх одоо намын даргатайгаа гэрээтэй учраас дуурч чадахгүй гэж хэлэх гэдэг нь тийм. Одоо гэрээтэй юм уу те? Чинь яг уу тэр чинь яг ингээд цаасан дээр байгаад байна да. Цаасан дээр гэрээлцэндээ юм уу те? Тэгэхээр би яг одоо миний найз нөхдөж явж байна. Би тэд нартай хэлэхэд бол яг уу эрх мэдэл бол ялангуяа энэ намын дарга нар ингээд бол цаг зуурын те Монголд дарга ирж л байдаг, явж л байдаг те. Арт түмэн бол байна. Үндэсний язгуур эрх ашиг те. Монголын амьдрал бол үргэлжлэнэ. Тэгээд одоо талаа гэх юм уу зарчмаа бариад үлдэх нь зөв гэж бол бодож байгаа. За ингээд бидний ярилцах цаг ингээд дуусж байна гэж бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлалаа. Тэгэхээр та нийтлэлчийн хувьд өнөөгийн улс төрд өрнөж байгаа тэр хөшгөний ардах одоо холбоо сүлбэг шийд юм уу яг одоо нөгөө тарих угаалт яаж явж байгаа гэдэг асуудал дээр өөрийнхөө байр суурийг илэрхийллээ. Ингээд таны цаашдын ажилд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нээвэл зочны ярилцлагаар нийтлэлч Болор Эрдэнэ оролцлоо. Анхаарлаа туссан үзэгч таханд баярлалаа.